Гүй бол шархан аюултай болж өвхөх ч магадгүй гэж хэлнэ. Ийм ховор зүйл болсон тулд олох бараг боломжгүй болсон гэж хэлв. Гэхдээ зүгээр өвхөх нь бас буруу гэж шүүчэн бодсон. Тэгээд тэр Шауфэнд жаахан эмнээсээ хувааж өгнө. Шауфэн болон бусад хүмүүс шүүчэнийг их им өгсөнд гайхна. Гэхдээ шүүчэн Шауфэн болон миний өмнөх амьдралд ах байсан гэж хэлв. Өмнө нь тэр дайны бурхан гэж дуудуулдаг маш хүчтэй нэгэн хүн байсан. Хэрвээ тэр хүн Шауфэн болон тэрнтэй найз байх амьд байх ирээдүйн их ашигтай гэж шүүчэн бодсон юм. Шауфэн тэгээд би чамд тус боллоо. Харин чи үнэндээ яах гэж ирсэн юм гэж асуулаа. Тэгэхээр шүүчэн удалгүй их үер болох гэж байна. Цас хайлж байна. Тэгэхээр тэнгисийн ус их газрыг дүүргэж байна. Хэрвээ та нар хурдан нөөхгүй бол бүгд живж өхнө гэж хэлнэ. Бусад хүмүүс гайхсан. Гэхдээ нэг эмэгтэй түүнийг итгэсэнгүй. Тэр чи биднийг хөөж байж сургуулийн нөөцийг өөртөө авах гэж байгаа юм уу гэж муухай санаална. Тэр охины нэр нь Фэнкюн. Тэр сургууль дээр алдартай боксч мөн баян айлын охин байсан юм. Фэнкюн шүүчэнээс чиний цүнхэнд хоол байна уу гэж асууж хариу хүлээлгэхгүй цүнхийг нь булаах гэж орлоо. Гэтэл шүүчэн түүнийг чанга алгадаж охины хацар хавдна. Нэг шүдэн бүр ундаг аимшигтай. Бусад хүмүүс баярлав. Фэнкюн тэдний удаан хугацаанд зовоож байсан юм. Тэр ганцаараа бүхэл дотор байранд суудаг байсан бөгөөд тулд хүмүүс түүнээс залхажээ. Тэгээд бүх хүн түүнийг гарга зайлуул гэж хашгирлаа. Фэнкюн уурлаж би аавдаа хэлэн та нарыг бүгдийг чинь хөөн, та нарыг бүгдийг чинь алны орсоор гарч одов. Бэкэн ирээ шүүчэнийг би чамайг зүгээр үү гэж асуув. Шүүчэн тэр охиныг аавыгаа дуудахаар явлаа. Хэн нэг нь араас нь очисон дээр гэж хэллээ. Фэнкюн сургуулийн гадаа гарахад эндхийн ирчүүд бүгд муу ялангуяа шүүчэн гадаадын ирчүүд илүү гэж орилж явлаа. Гэхдээ шүүчэн гэж хэлхийг сонсон нэг муу түүний рүү очиж шүүчэн хаана байна гэж асуулаа. Тэр үед шүүчэн дотор байшингаас гарч Бэкэн хүн бүрийг нүүлэг би өөр хийх ажилтай байна гэж хэлв. Тэр алтан могой мутацид орж дотроос нь ус ундрах чадaltaй болгох талст авахыг хүсэж байлаа. Тэр алхаж яваад нэг охин түүн рүү хашгирч надад туслаач гэж гуйлаа. Шүүчэн нэг охиныг туслаач гэж орилоход дуугийн сонсоод эргэн харвал Фэнкюн хөлөөр нь дүүжилчихсэн, гарыг нь дүүжилчихсэн байдаг. Түүнийг ачааны машиндаа зогсоосон нэг инээж дээр нь барьж байлаа. Шүүчээ хошинж аавыгаа олсноо гэж асуухад Фэнкюн намайг авар гэж уйлангуй. Ачааны машин дээр өөрийнхөө Федербури Evolution-аас ирсэн хүн гэж танилцаад тэр шүүчээний өмнө нь муудалцсан тул өшөөгөө авах гэж ирсэн гэдгээ шилдэг. Тэр машины ард байгаа хаалгыг онгойлгоход дотроос нь олон зомби шиг зүйлсүүд гарч ирнэ. Шүүчэн бүслэгдэв дутагш байсан цэргүүд болон жирийн хүмүүс гаднаас гарч буй аимшигтай зомбинуудын аимшигтай дуугсансаа шүүчэн аюулд оржээ гэж ойлгов. Бэкэн Шауфэн чи энд үлдэх хүмүүсийг хамгаал би очиж харна. Шауфэн үгүй энэ удаа би чамайг ганцаараа чинь явуулахгүй гэж хэлв. Энэ хооронд гадна тал тэр муу шүүчэнээс энэ чанга дуурдаг охин чиний ангийнх мөн бизтэй гэж асуулаа. Хэрэг тийм бол чи баатар болох боломжтой зүгээр л сөхрөөдгүй тэгвэл энэ охиныг би суллаа гэж хэлдэг. Шүүчэн хэсэг бодож байтал Фэнкюн хурдан ирээд намайг сөхрөөд аваачтэй гэж уйлан гуйна. Гэхдээ шүүчэн би чамайг аварч чадна. Гэхдээ нэг асуудал байна гэж хэлв. Фэнкюн яагаад чаддгүй юм чи ир хүн бизтэй гэж уурлав. Шүүчэн би ир хүн гэхдээ чамайг аврахад чи аврал авах тохирох хүн биш байна. Чи гадаадын сайн ирчүүдийн тухай ярьдаг биз дээ. Тэгвэл тэдэнтэйгээ хол эсвэл уцаар яар гэж тавлав. Би чамаас тусамж гуйхгүйгээр чадна гэж асуулаа. Тэгээд шүүчэн инээж тэгвэл ардаа байгаа зомби нарыг марчихсан юм биш үү гэж хэлээд ёжтой нарахгүй инээ. Фэнкюн эргэн харуул зомби нар түүний рүү гүйж ирж байлаа. Тэр айж шүүчэн намайг авар гэж хашгиран уйллаа. Гэвч оройтсон байв. Зомби нар түүнлүү дааш Фэнкюнийг аимшигтайгаар идэж эхэлнэ. Доороос нь хөлнийх нь хуруунаас нэрлээ дээ. Энийг харсан Fairy of Evolution инээж чи ч үнэхээр муу хүн юм а туслахгүй байх гэж хэлв. Гэхдээ яах вэ? Удахгүй чиж бас түүний араас явах болно гэж хэлээд нэг шил нунтаг гаргаж ирлээ. Тэр нунтгийг нүүрэн дээрээ түрхээд энийг хэрэгвэл мангасууд намайг сонсдог болно гэж хэлв. Гэхдээ үүнийдээ тэр нунтаг бол үхсэн drop демонуудын үнс байв. Үүнийг түрхвэл зомби нар тухайн хүнийг өөрийнх нь нэг гэж боддог. Гэвч тэр гинт дайсан царай гаргав. Учир нь тэр одоо өөрийнхөө нүүрэнд үхсэн мангасын үнс түрхчихсэн байгааг ойлгосон юм. Шүүчэн нэгэн хүний нүүрэнд мангасын
үнс наалдсныг олж харав. Тэр хүн амнаасаа түүнийг хаях гэж давхиж өөрийгөө мангасын нутаг биен дээрээ дүрхсэн гэж бодоод маш их зочирдно. Уурлаж мангасууд энэ хүнийг задал гэж тушаав. Мангасууд үгийг нь дагаад дайрна. Гэхдээ шүүчэн хурдан хөдөлж өөрийнхөө хадгалсан хоёр сэлмийг гаргаж ирээд зомбинуудын дундуур орж бүгдийг нь амархан голоор нь хувааж ялчихна. Тэр хурдан тул ачааны машины ур зогсов. Federal Brave Evolution хүн ханиалгасаар эргэж харахад шүүчэн тайван хараад яг эвгүй байдалтай зогсож байв. Ард байсан зомбинууд гэнэт хөдөлгөөн болж хэсэг хугацааны дараа бүгд задран унжээ. Шүүчэн гэнэт ард нь очиж тэр хүний хүзүүнээс нь барив. Чамаа хэн гэлээ, хэн намайг алах гэж оролдов гэж асуулаа. Тэр хүн айж орилсон боловч шүүчэн түүнтэй ярихгүй, түүний бүр мөсөн зогсов. Бусад хүмүүс энэ байдлыг хараад их гайхна. Шүүчэн ийхүү олон жижиг асуулыг хурдан шийдэж чадсан болохоор өөрийгөө илүү хянах хэрэгтэй гэж бодлоо. Тэр хэн нэгэн чадвартай туслагчтай болох байх гэж бодов. Тэгээд Дана зүуднээсээс шүүчэний талаар бодлоо. Тэр шүүчэнийг байлгаж авах хүн аимшигтай байх ёстой. Хэрэггүй бол хизээч авч чадахгүй гэж хэлсэн үгийг санаж ухаарсан тулд шүүчэн надтай хамт байх ёстой хүн маш ухаантай талаг байх хэрэгтэй. Тэгэхээс надтай хэн ч хамт байх эсгүй гэж хэллээ. Энэ үгийг санаж ухаарсан тул зориглож шүүгэнээсээ буу гаргаж өөрийнхөө хамгаалахаа шийдэв. Тэр өөрийгөө шүүчэнийг баруун гар болохыг маш ихээр хүсэж байлаа. Формул тогоо гал тогооны ажил хийдэг байсан Дана хоёр буутайгаа нэг өрөөнд орлоо. Гэтэл ардаас нэгэн зомби буюу гараад ирнэ. Зомби амьсгалсаар ойртож ирв. Тэр зомби Данагийн ширээн дээр шахаж түүнийг айлгаж ил. Буутайгаа байлтахаар оролцсон ч зомбигийн гарынхын бууг шидэд авчихдаг. Зомби гэнэт сандал хасаж Дана боломж олгожээ. Магадгүй энэ зомби нүдгүй болохоор зөвхөн үнрээр нь л хайж байгаа бололтой. Дана маш айжимхан буурууга гараа сонгож үзв. Гэхдээ зомби түүний нуруунд хүрч тэр маш их айж байв. Гэхдээ шүүчэний үг санаанд орж тэр айцаа даван зориглож зомбиг цохилт өгөв. Гутлыг нь өсгийгөөр ашиглан зомбины нүд рүү хүчтэй зогсов. Зомби түр зур зогсов. Дана сүх авч зомбиг зогсоохсон дээр гэж хөөж тэр зомбигийн толгойг шалгаж дотор нь жижигхэн кристалл кор бие эсхийг нь харахаар шийдэв. Хэрэг байгаа бол тэр өөртөө чин чадвар авна гэж дотроо бодно. Инженерийн университетд Би Чанг ба Лю Фэнг болон шүүчэний хэлсэн шиг хүмүүс аюулгүй газар нүүлгэж эхэлжээ. Дана нэг өрөөнд дуу гарсныг сонсоод тийшээ харлаа. Гэнэт ард нь дахиад нэг зомби буюу исэн байв. Цаашаа үсгийг хүсэж байна гэж бичээд залхам өднөхөө үсгээ бичээд яваарэ. Улам цаашаа улам сонирхолтой болно шүү.